үзүүлж байна. New Wave Production студийн бүтээл. Гол дүрд Елена Яковлева, Ирина Рахманова, Наталья Николаева, Карина Андоленко, Анатолий Бели. Дөрүүдэд Вангели. Киноцоглыг бичсэн Владимир Сотников, Татьяна Сотникова. Ерөнхий найруулагч Сергей Борчуков. Ерөнхий зураглаач Вадим Комербах. Хөгжмийн зохиолч Евгений Кадимский, Сергей Людмила Морозовод. Нэгдүгээр анги. Москва, Останкино, 2000 он. Харин одоо шуурхай мэдээ. 2000 оны 8 сарын 12-ны 11 цаг 28 минутанд К-141 Курск, Пүүжинд атомын шумбагч онгоцны торпедын аппаратанд торпед дэлбэрчээ. Энийг танд. Баярлалаа. Энэ бол хойд мөсөн далайн флотын хамгийн орчин үеийн атомын шумбагч онгоц юм. Ямар амар юм бэ? Тэгээд өнөөдөр юм уу? Ойлгомжтой л угуудстэй. Хүмүүс нь амьд гарсан болов. Энэ үед атомын шумбагч төлөвлөгөөд бэлтгэл сургалт хийж байжээ. Шумбагч онгоц дэлбэрэх үед хөлөг онгоц багийнхаа бүрэн бүрэлдэхүүнтэй байсан байна. Хэн амьд гарах вэ? Яг одоо усан флотын ерөнхий командлаас Алиса, яасан? Алиса нэр Курскийн тэнд төрөл төрөсөнд байсан ч юм билүү? Тэгтээ гайгүй байлгүй дээ. Тэр Курск хотын харин энэ шумбагч. Тийм л дээ. одоогийн байдлаар зарим их сурвалжийн мэдэгдэж байгаагаар дэлбэрэлтийн шалтгаан торпедын түлш гойдсон байж магадгүй байна. Байна уу? Байна уу, Сергей Константинович. Сайн байна уу? Та зурагт үзэж байна уу? Та хэн бэ? Би Алиса Варашкина байна. Та намайг санахгүй байна уу? Та хэд хоёр 96 онд Ванга дээр очиж байсан. Би Вангагийн тухай материал цуглуулдаг. Бас нэг чухал зүйлийн талаар танд уцаар ярьсан. Тийм ээ, санаж байна. Та үнэхээр зурагт үзэж байна уу? Би үргэлж зурагт үздэг. Ийм учраас хөлгийн дотор дэлбэрэлт болсон байж болох юм. Та одоо ойлгож байгаа үстэй. Би юу ойлгох ёстой гэж. Тэр энэ тухай хэлж байсан. Бүр тэр үед л энийг мэдэж байж. Тэр надад хэлсэн, харин би танд хэлсэн. Тэр гэж хэн юм бэ? Ванга тэр үед Курскийн тухай мэдэж байж. Харин та хоёр юу ч ойлгосонгүй. Та үнэхээр юу ч санахгүй байна уу? Санаж байна. Би санаж байна. Борис Николаевич, надад Болгарын зүүн бэлэгч Вангагийн төрөл төрөсөд ярьлаа. Та мэднэ үстэй? Москва, Кремль. Тийм ээ, дуулсан. 1996 он. Тэгэд тэр таныг өөр төвөө ирж уулзаач гэж хүссэн байна. Ванга ер бусын чадвартай, ер бусын хүн. Тэрний ярьсан олон ч байсан. Та явбал ямар вэ? Тэр боломжгүй. Борис Николаевич. Үгүй. Тэр их нэртэй. ертөнцийн өнцөг булан бүрээс тэрэн дээр очдог. Гэхдээ альва хувь заяаг мэддэг учраас ч биш. Хувь заяаг нь чиглүүлж өгдөг гэхүүтэй. Манай сонгуульч ойртож байна. ертөнцийн өнцөг булан бүрээс л очдог. Харин би очихгүй. Борис Николаевич. Тэгвэл би явчихад ирэх үү? Өөрөө л мэд. Гэхдээ төрөл төрөсцийг нь хэлж байгаагаар хэрвээ ингэвэл таны бугуун цаг хэрэгтэй гэсэн. Цагаар яадаг юм бол? Ванга ер бусын чадвартай хүн. Тиймээс хүнтэй шууд ярихаас гадна хэрэгэлдэг эд зүйлээр нь ч их юм хэлж чаддаг гэсэн. Бугуун цаг хамгийн тохиромжтой гэж байна. Мэдж байж юу? Цаг буцааж өгөхөө мартчихваа. Борис Николаевич, танд амлая.
Болгар улс Петрич 1996 он. Харван 7 жил дарсан. Сайхан дарсваа. Вангагва баярлалаа. Тэрэнд виски бэлгэлбэл хамгийн сайн гэж сонсоод би их гайхсан шүү. Тэр уух дуртай юу? Та ч өөрөө бэлэггүй бол эвгүй юм гэж байсан. Ванга вискийн дуртай. Гэхдээ 30 грамаас идэхгүй л дээ. Тэр 30 грамыг чинь л харъя. Тэр нь амьдрал нь ямар вэ гэж сонирхолтой юм. Ванга хингийн. Та өөрөө хараарай. Хүмүүсээ нүдний тусаалгатай хүн байхгүйз. Шороо орч юу яач вэ? Би яаж ажиллах болж байна? Надад байгаа. Чи яадаг юм? Би ер нь эмийн сантай явдаг. Эмийг яаж мэдэх вэ? Одоохон. Атахан. Төрхлөөрэй. Болгоомжтой. Мааниш гэнэ суусоо. Уучлаарай. Гайгүй дээ. Яачих вэ? Юу вэ? Өрөвч. Хардл байгаа үз. Леог нь гараасаа салгадвал юм да. Гарц чинь алгал байна. Тэнд миний бичиг баримт. Ер нь бүх юм байгаа. Ямар өргөвч байлаа? Ердийн ил хөрөн өргөвч. Бүр орж ирсэн дээ. Тэгээд хаана байна? Би яг тийм өргөвч нисэх бодол дээр хогийн савны дэргэд харсан. Бид нар ч хөдөлж байсан. Гүй чи тэгээд хэлэхгүй яасан. Чи нэг гэж яаж мэдх юм? Гайхалтай. Би бүр 2 сар хүлээж байна. Хүн хүлээж авдаг. Ягаад авахгүй байгаа юм бол? Би яаж мэдгэв дээ. Хин ч хэлэхгүй байна. Хүлээж лээ. Энд бүр зочид бодолж байх болсон. Вангатай уулзах гэж байгаа хүмүүст зориулж шүү дээ. Зарим нь зогсохгүй л орчих юм. Ванга өөрөө хэлбэлтэйг нь. Энийг зөвхөн тэр өөрөө л мэддэг юм. Яад нэг ирлээ. Томчуудын нэг. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг Сергей Медведев гэдэг. Москвагаас Борис Николаевич Ельцинийг төлөөж ирлээ. Танд хэлсэн үү? Таныг хүлээж байгаа орж болно. Гэхдээ зөвхөн ганцаараа. Байж вэ? Хүлээж вэ? Ванга энэ байшиндаа амьдардаг уу? Тийм ээ. Юу гэж? Зүгээр сонирхолтой санагдаад. Та нар Вангагийн зургийг авна гэж бодож байна уу? Ванга өөрөө биднийг өрсөн юм л да. Манай боссыг Бид нар энэ 7 хоног байна. Одоогор орж чадаагүй л байна. Зургийг авахд их л дург өгсөн. тийм ээ. Би ч гэсэн сонссон. Нэг нөхрийн альсыг харцаараа гэрэл загуулчихсан билээ. Харцаараа гэж яаж? Тэр чинь сохор үстэй. Оо яагав те. Ичил байхгүй юу? Сайн байна уу? Би Сергей Медведев байна. Орос улсын ерөнхийлөгч Борис Николаевич Ельцинээс ирлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Орсоо. Борис яагаад өөрөө ирсэнгүй? Борис Николаевичийн бие сайн биш байгаа. Харамсалтай. Би тэрнийг харсан. Хүчтэй хүн. Энэ улсын хүчтэй. Хэрвээ өөрөө ирсэн бол би илүү харж, илүү хэлж чадах байсан юм. Гэхдээ тэр хов заяагаараа оролдоод димэ гэж бодсон байж ч болох юм. Бүх юм болдгоор ол болог гэд. Яах вэ? Тэртээ тэргүүл болдгоороо болно. Хүнд хизээч сонголт байдаг юм. Ингээд сонголтын тухайд манайх Орос улсын ерөнхийлөгчөө сонгож байгаа шүү дээ. Энд хэн ялах нь их чухал. Борис Николаевич цагаа явуулсан. Цаг. Таны хэлснээр.
Ялахыг хүсэж байна. Тийм ээ. Ав. Ялна. Та итгэлтэй байна уу? Ялна. Итгэлтэй байна. Харин Борис зүрхээ бодох хэрэгтэй. Зүрх нь муу. Зүрхээ бодог. Харин чи ханаас ирсэн газар очно. Тэр чинь ямар утгаараа тэрв? Зүгээр дээ. Ерөнхийлөгчтэй ажил чинь дуусахаар өмнөх ажилдаа очно. За Алиса санаа зовлтгүй дээ. Тэнд чи үнэт хэлэл байгаагүй үстэй. Үнэт эдэлж байгаагүй л дээ. Шүдний сайзал байсан. Вангагаас сууж чамд болоод өгнө. Тэр хүссний олж чаднаа. Чи мэднэ үстэй. Би тэгж сонсоогүй л дээ. Тийм үү. Тэгээд юу сонссон гэж? Зүүн бэлэгч гэдгийг л. Бурхан минь. Эмэгтэйчүүдийг яах гэж сэтгүүлчээр ажилуулдаг байна. Итгэмэргүй юм. Гэхдээ би Грознед дайны сурвалжлага хийж байсан. Тийм ээ. Хэрэггүй газараа хэрэггүй цагтаа очичгож. Тэгээд л томилчихсан. Үгүй дээ. Харин ч эсрэгээрээ хэрэгтэй үед хэрэгтэй газараа. Би намайг аваад яваач гэж бараг ятгаагүй. Тэр тухай би мэдээгүй л дээ. Харин тэд чиний ятгалханд орсон тэр өдөр тэр цагийг зөвгч байсан гэдгийг л мэдэх юм байна. Өөр зүйл мэдэхгүй. Юу гэж бодон дур араалал? Ванга эмээ би таныг вискийн дуртай гэж сонссон. Энийг танд авчирлаа. Баярлалаа. Охо. Дуртай Вангагва. Ингээд таны эрүүл мэндийн төлөө. Эрүүл мэндийн төлөө. Жаахан. Эрүүлийн хин төлөө. Би уух дуртай. Гэхдээ жаахан. Оо. Би энийг дуртай байсан. Дуртай байсан. Ванга нэг залууд бизнест чинь амжилт гарахгүй гэж хэлсэн тухай сонссон юм байна. Яагаад? Тэрний өвөө Дани үед полицай байж л дээ. Манад Оросд гэсэн үг. Өвөө нь олон ч хүн хороосон хүн байж. Тэгээд л тэр хүмүүсийнх нь өнчирч үлдсэн үр хүүхдүүд бизнесменийг хараад юм байна. Тийм учраас юунд ч амжилт гаргахгүй. Гоо яахав? Би мэдэхгүй л дээ. Миний бодлоор харин ч тэгнэ. Эмээ. Дахиад нэг хийчихв. Оо маргүй байна. Би ядарч байна. Чи яв. Хамт ирсэн нэг охиноо дуудчих. Ямар охин? Яагаад нүдний шилтэй юм ал хаяад байдаг нэг инээдтэй охин. Тэр нэг дуудчих. Харин тэр сэтгүүлчтэй чинь би ярихгүй. Тэр нь тэл яри. Тэр чинь манайхны ч биш дадлага хийж яваа аюутан. Тэр миний хайртай нэг гэр бүлтэй холбоотой. Тэр нь тэл ярина. Яв. Тэр нэг дуудаад ир. Яв. Хооллоо тэгье. Яв. Таны эзнэр л бол Иванга юм аа. Би хэлж хий. Баяртай. Тэг.
Нэг л үнэмшилгүй юм. Нэгдүгээр өвөөг нь хаанаас мэдсэн байх вэ? Хоёрдугаар тэр бизнесмен полицай байгаагүй. Өвөө нь байсан. Ягаад өвөөгийнхөө буруу гүрх ёстой гэж? Ягаад? Өвөө нь хүн алах биш ачнараа бодох хэрэгтэй байсан. Дайны үед юун ачаараа бодох. Тэр чинь өөрөө ч нэг мөн нусгаа байсан байлгүй те. Гэхдээ хүн алаа үсттэй. За чамтай юу ярих вэ? За яасан. Чалжилсан уу? Өөр юу хийх вэ? Зураг авалт болохгүй. Яагаад? Их учиртай. Явъя. Би танд нэг юм хэлье. Тэр ресторанч байна. Явцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? Энд сууж болох уу? Сууцгаа. Сайн байна уу? Тэгэхээр юм байна. Банга зураг авахыг хүсэхгүй. Яасан бол? Тэгээд ч бүтэхгүй. Үсэхгүй байгаа мó. Гэхдээ та нарын нэгэнтэй чинь уулзъя гэж байна. Хинтээ? Би ч бүр гайхаад. Тантай Алиса. Тантай уулзъя гэж байна. Надтай юу? Тийм ээ. Тань тохиолдолд тэдний төрөл төрөстөөс мэддэг хүн байхгүй. Үгүй дээ. Өргөж авсан хүн ч гэдэг юм уу? Юу гэж дээ байцаараа та тоглоогүй дээ. Энд юун тоглоом байх вэ? Ямар ч гэсэн энэ тохиолдлыг хаашиглах хэрэгтэй. Тэр орог. Тэгэд би яаж зураглаач камергүй ганцаараа юу? Яг уу камер ав. Тэрэнд камер өгч. Витикам уу? Үгүй. Тэр эвдчих нь. Энгийн жижиг камер байхгүй юу? Бага. Тэрэнд өгч. Баярлаа. Ванга хэнийг оруул гэсэн бэ? Би байна. Явцгаая. Тэгье. Би явлаа. Амжилт. Тэрнийг ер нь ханаас авав? Их сургуулиас л хүсэлт гаргаад дадлгаар явуулсан юм. Камер унагч ба. Сонлим. Сайн байна уу? Чи ирүү. Ороо тэр. Соо. Баярлаа. Соо. Ээж чи нэмэдүү. Амда бурхны авралаар тийм. Стефан гэж хэм бэ? Нэг тийм залуу тэнд зогсож байна. Залуухан Стефан? Би мэдэхгүй. Хамаатнууд дотор ч Стефан байгаа юу? Манай өвөөг Стефан гэдэг. Манай аавыг Стефан Андреевич, Андрей Стефанич гэдэг. Бурхан минь. Тэгээд ч өвөө нас орчихсан. Дайны үед амь өргөцсөн. Харин одоо зогсчиход чамааг энд байна гэж баярлаад байна. Өвөө тэр намайг төрснийч мэдэхгүй. Бүр аавыг ч мэдэж байгаагүй. Хүүтэй гэдгийг ч мэдээгүй. Тэр тийм ээ. Өөд болохдоо үр удмаа үлдээж чадсангүй гэж эхэл зовж үйж. Харин одоо чамааг байна гэдэл баярлаад байна. Ямар сони юм бэ? Та тэрний баярлаж байгааг яаж мэдэж байгаа юм? Тэр л надад хэллээ. Өөрөө тэр буланд зогсож байна. Яаж хийсэн гэж? Зүгээр хэлэхгүй юу? Тэр чинь нас орчихсан. Та туудчихсан юм уу? Өөрөө хүрээд ирч. Би хэнийг ч дууддаггүй. Би тэдний хувьд хаалгал гэсэн үг. Надаар дамжиж гардаг. Яагаад заавал миний юу ирсэн юм? Юу яагаад гэж? Чи над дээр ирч хийвэзтэй. Тэгээд л над дээр ийм цэвэрхэн тунгалаг хүмүүс ирэхээр нас орсон дотны хүмүүс нэрээд ярьдаг юм. Харин би тэдний хэлснийг дамжуулдаг. Гэхдээ ер нь бол
Харин чамд яаж амьдарч байснаа ярмаар байна. Яагаад байснаа гэж та одоо ч амьдарч байна. Баярлалаа ах минь, баярлалаа. Ярих цаг нь болж. Зуугаад сонс. Сонс. Тэгээ. Би зураг авч болох уу? Аваа. Өөрөө л мэд. Баярлалаа. Отохон төр хүлээгээрэй. Отохон. Битгий яар. Унахчихна. Болгар улс Струмица 1911 он. Намайг төрөхөд хүн болно гэж найдаж байсан хүн бараг л байгаагүй. Ванда. Охиндоо нэр өгөлтөө. Ярах юу ах вэ? Энгэд юу яаж ч юм бэлүү? Болж үз Ванди. Чи чинь харахгүй нү? Зүгээр дээ охин минь. Би яваад нэр асуучихъя. Охин минь тайвшир. Амар. Ванди. Сайн байна уу Магдалина? Би ачта ямар нэр өгөх вэ хэлээч? Төрчөө юу? Тэгсээ. Арай л ихтэй байна да. Нэр хэлээд. Андрамаха гэд нэрч. Андрамаха бид нар чинь болгоорчд болохос грекүүд юм уу? Тэгээд юу гэж манай арчиг Андрамаха л гэдэг. Ямар хөөрхөн билээ дээ. Охиндоо хүний нэрээр яах вэ дээ? Өөрөө л мэд. Сайн байна уу? Сайн байна уу? Хүлээгээрэй. Би ач охиндоо ямар нэр өгөх хэлээд өгөөч. Вангели. Вангели? Тийм ээ. Энэ бол сайн мэдээ тэгч гэсэн утгатай. Вангели. 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 Нэр олчихё. Тэглээ. Нэр нь Вангели болог. Энэ бол сайхан мэдээ түгээгч гэсэн үг. Аз жаргалтай байх болтугай. Струмице 1916 он. Намайг төрснөөс хойш 2 жилийн дараа ээж манаас барсан. Бид хоёр хоёулахнаа үлдсэн. Тэгээд л үнсгэр нь тэр нүдэ анаа зогтчихсан. Битгий худлаа яриад байл та танка. Тэр чинь өөрөө дурлчихсан юм чинь. Юу гэж зогтох юм? Яах вэ? Яахгүй юу? Танка, хүрээ тэр. За ава би очлоо. Отохон. Тэдний Фанди ирсэн. Сайн байна уу Фанди? Сайн байна уу танка? Намайг дуудсан уу? Дуудсан. Дуудсан охин минь. Панда чамаа гоохаар ирж. Тийм ээ. Ээж. Тийм ээ, тэглээ охин минь. Чи ч хүнтэй сугуулсан. Бид хоёр зөвшөөрчлөө. Чи юу гэж бодож байна хэл л дээ. Хаачих нь бай. За би ч явъя та. Бид зөвшөөрч байна. Бид хоёр зөвшөөрч байна Фандис. Юу ч мэдгүй хар залууга. Бид зөвшөөрч байна. Тогтоочихъя. Тийм ээ охин минь. Тайвшир. Тайвшир. Чи ч мэдэж байгаа. Өөрөөр болохгүй. Фандэд сууж байгаадаа баярлах хэрэгтэй шүү.
Ээж юунд нь баярлах юм бэ? Юунд? Би тэрнтэй суумааргүй байна. Би өөрхөнд хайртай. Танка. Би мэднэ охин минь. Бид хоёр чинь чамаа гарантаа гэрлүүлэхийг хүсэхгүй гэж бодоо юу? Тэр чинь тарай чинь биш офицер. Фантай тогрох ус биш. Гэхдээ яах юм? Горан болгар офицер. Танка. Чамаа эцүүлчин шүү дээ, Танка. Бид нар энэ бүхэнд буруугүй шүү дээ. Би цэрэгчүүдийн доор амьдрахыг хүссэн гэж юу? Болгар офицеруудын сүт бүс хүлцүүлдэг юм. Энэ зарлиг бид хоёр чинь гаргаагүй шүү дээ. Ээж, би тэрнтэй суумааргүй байна. Би яах юм бэ, ээж? Зүгээрээ бүгд л ингэж амьдрэх юм. Хоёулаа бол амар. Фанд эдчихсэн ажилсаг эмэгтэй хэрэгтэй. Тэрний охин ганцаараа. Охин нь жаахан. Гэхдээ сайн охин. Чиний бүх юмд туслана. Дасчихна шүү дээ. Горан. Така. Одоо яах вэ дээ? Би чамайг вардахгүй, Танка. Харин чи намайг вард. Тэгэхгүй бол чи амьд гарч чадахгүй. Эрүүлийн төлөө. Эрүүлийн төлөө. Эрүүлийн төлөө. Эрүүлийн төлөө. Овёсо маргааш ирж авах уу? Өнөөдөр авнаа. Юуг нь хойшлуулах вэ? Тэгвэл өнөөдөр л ав. Энчтэй авдрын би өөрөө хөргөж өгье. Бас ойдлын машин ч гэсэн. Тэгээд Хүнд зарчид минь эдцгээ, ууцхаа, эдцгээгээрээ. Баярлалаа хонгор минь, баярлалаа. Эрүүлийн төлөө. Эрүүлийн хүсье. Хосуудынхаа ард жаргалын төлөө. Ванга чи яах гэв? Танка чи та яагаад улчхав? Зүгээр л. Чи ойлгохгүй. Би ойлгож байна, Танка. Та манай авд хайргүй. Тийм биз дээ. Би хүмүүс яагаад хайргүй гэж ингэж гэрлэхийг мэдэхгүй. Энд чинь тэгээд зөв юм уу? Битгий бол би танд хайртай. Би танд гэртээ бүх юмд чинь туслана. Бүх юмд чинь. Струмице 1923 он. Ванга, явж тоглох уу? Хартаа ямар цэвэрхэн байна уу? Тэгж цэвэрхэн байна. Явж тоглоцгоо. Би ширээ зүсээ авч ирлээ. Эсэл, яцгаая. Харж, би чамд нэг юм үзүүлье. Нэ. Би нүдэ босон ч олж байгаа биз? Ванга, яаж тоглож байгаа юм бэ? Битгий. Насил таалагдж байна. Харал та тэр инээж юм. Ээж надад таалагдж байна. Гэхдээ дүүтигээ өөрөөр тоглож болохгүй юу? Ингэж яах гэв? Мэдгүй. Надад энэ гэхдээ та битгий загнаарай. Тэгээд надад энэ ямар нэг юм хэрэгтэй юм шиг санагддгийг. Юунд хэрэгтэй гэж? Тэгэхээр та бүр тэр үед хэзээ нэгэн цагт сохно гэдгийг мэдчихсэн хэрэг үү? Энийг мэдсэн гэж нэрлэж болохгүй. Гэхдээ
Тийм мэдрэмж. Өөр хэн нэг нь мэдэж байдаг. Тийм. Струмице 1923 он. За. Би явлаа. Хизээ ирэх үү? Би хизээ ирэхээ яаж мэдэх юм? 7 хоногийн дараа эсвэл эзэн зөвшөөрөхөөр л ирэх үз. Чи хүний хүмүүст хичнээн зарагдах юм бэ? Хичнээн гин шүү. Хэрэг мэддэг бол Чимээгүй хүүхдүүд унтж байна. За. Сэн сууж байгаарай. Ванга бас уулчлаа. Би одоохон. Магдалинад сайн дүүрэг гэж хэлээрэ. Тэгэхгүй бол өнгөрсөн удаа нэг нь дундуур байсан шүү. Эсвэл чи асгачихсан юм уу? Танка би юу гэж асах вэ? За явцгаа. Яах вэ? Явцгаая. Танка бид нар удахгүй. Өглөөний мэнд. Pitadme mamo selo momite, pitadme mamo selo momite, що ти сегано церні очите, що ти сегано церні очите. А син думам, продумам, а син думам, продумам. Pitadme mamo selo momite, pitadme mamo selo momite. Tanka snagada, що ти єгано, танка snagada. Болог явчаад ирэх үү? Гэрт хүлээж байгаа. Гэтэ удахгүй дээ, жаахан усуугаатхыг. Их халуун байна. Ванга явцгаая. Тэгээ, болог ороод ирээ. Милана эндээ ээж байгаарай. Бид хоёрыг ирэхээр чи яваарай. За яах вэ? Болгийн ус чүтэн байгаа да. Сайн л эзэн халуунд харин ч сайхан. Сайхан болчихлоо. Нэг л төвшөртэй байсан. Ус бүх юмыг авчихлаа. Верка! Ванга! Верка! Ванга! Ванга хаана вэ? Мэдгүй. Ванга! Ванга! Энэ хавдлаа алга. Вангаг салхи аваад явчихлаа. Хар салхи аваад явчихлаа, туслаарай.
гэгчээ. Вангаг салхи аваад явчихлаа. Юу? Хаашаа? Талбай дээр. Хаашаа явчихсан гэж? Талбай дээр байсан. Алга болчихлоо. Хүмүүсээ. Туслаарай. Танка юу болов вэ? Яасан бэ? Туслаарай. Салхи. Вангаг салхи аваад явчихж. Бурхан минь би тэр хүү салхийг харсан. Юу болсон болоо гэж айж байсан юм. Юу болов вэ? Туслаарай. Салхи Ванга алга болчихж. Хүмүүсээ туслаарай. Хамт явцгаая. Туслаарай. Бүгдээ хайцгаая. Ванга! Тэр вэ? Ванга. Охин минь. Чи минь амьд уу? Амьд байна. Өвдөж байна уу? Хаач өвдөж байна? Охин минь хаана өвдөж байна? Нэ. Нүдэ нэ Ванга. Нүдэ нээлтэй. Бидний харж байна. Харж байна уу? Харахгүй байна. Нааш яваа олчлоо. Болгоомжтой зөөлөө. Бүх юм сайхан болно. Олчлоо. Зогсоорой. Битгий яв. Би хамт явъя. Намайг дуудсан уу? Ээжээ. Яаж вэ? Гайг болж байна уу? Үгүй. Болохгүй. Гайгүй болно. Танка. Баяна ирлээ. Тэр чамд туслана. Чи өгөнд нь ороорой. Тэгье. Ороор. Бурхан минь өршөө. Нар өрн зүгт шингэж өдөр дуусаж байна. Нүдэнд орсон үрцэн өөрөө алга бол. Толгоогоо эргүүлэхэд нь нүдээ нээж эхлэх. Энэ охины нүдийг идгээ. Сохорчи холт. Үгүй бол чамайг живүүлчих шүү. Чи хар тэнгэрээ холт. Үгүй бол усанд живүүлчих шүү. Одоо зүгээр болно. Орой болтол юм битгий идвэл шившлэгтэй усаал үг. Бас тэр усаар нүдийн сайн угаагаар. Ойлголоо. Баярлалаа. Бурхан өршөг. За. Гайгүй болж байна уу? Арай амар байна. Хараач яаж байна? Над руу хар л да. Намайг харж байна уу? Харахгүй байна. Танка, битгий санаа зовоо. Би харахгүй байсан ч бүгдийг хийж сурна. Таны бүх юмд туслана. Бүх юмд. Танка, юу гэж? Би нэг л өөр юм хараад байна.
Юу хараад гэж? Одоохондоо ойлгохгүй байна. Охин минь. Уучлаарай. Танаа тэр охин Петрич 1996 он. Уучлаарай, тэрнийг би оруулаагүй шүү дээ. Тэрнийг Ванга өөрөө л дуудсан. Тийм дээ. Сергей Константинович. Үнэхээр л ингэж хичнээн хүлээхээ асуусан дээр юм биш үү? Алиска тэнд унтчихсан чи билүү? За тайвшир. Би одоохон мэдээд ирье. Ойлголоо. Би ганцаараа явъя. Ойлголоо. Нэг юм асууж болох уу? Тийм ээ, болов уу яах вэ? Уучлаарай, бид нар энд удаан байж чадахгүй байна. Хүмүүс чуурлаад байна. Би чадах бүхнээ л хийлээ. Манай сэтгүүлчиг гарахаар зочид буудалд яаж очихын заагаад өгч болох уу? Болно. Би заагаад өгье. Тэрнийг Алиса Варишкина гэдэг юм. Ингээд Ванга зөвхөн тэрнийг ингэж удаа ярихаар сонгосныг та гайхахгүй байна уу? Гайхахгүй байна. Яагаад? Ванга хаяа ингэдэг юм. Тэр өөрийнхөө хүнийг шууд л мэдэрдэг. Өөрийнхөө гэдэг чи юу гэсэн үг? Энийг тайлбарлах арга байхгүй. Ванга эмээ. Та энийг яагаад надад ярих шийдэв? Охин минь битгий яарад бай. Дараа нь өөрөө мэднэ. Зүгээр л сонс. Сонс. Тэгээ уучлаарай. Стромице 1923 он. Тэр бүр намайг тайвшруулах гэдэг. Би танд бүх юмд чинь туслана. Бүгдийг хийн л гэдэг. Нүд өгч гэсэн. Өмнөөс нь сэтгэл шимшрээд байх юм. Эмч тэрнийг Софид авчих хэрэгтэй гэсэн. Эцэс хийдэг чинь билүү? Юу? Юу ч вишээ. Юу ч вишээ гэж. Мөнгөгүй хэмээс засал хийх юм. Тэгэхэд мөнгө цуглуулъя л да. Цуглуул л да. Цуглуул. Чимээгүй. Цуглуул. Чимээгүй. Юу чимээгүй гэж. Хүүхдүүд унтж байна. Чи юу цуглуулах юм? Үхэр, амбруу. Өөр юу гэж? Эсвэл байшинтай хайх уу? Нэг газар болчихсон чи билүү? Бүх юм зарыг. Ойдлын машин байна. Миний инж. Бас инж байгааг нь. Зарыг нь. Багыгаа яаж өсгөх гэв? Эмч яах вэ? Ингээд л өнгөрсөн. Чи намайг мөнгө байсан ч өгөхгүй гэж бодоо юу? Вангагийн төлөө бол би харамсахгүй. Алгаа. Байхгүй. Василь! Василь! Сайн байна уу? чи юу гэв? Би хон зарж байна. Авах уу? Би чиний хоноор яах юм? Надад байгаа. Үгүй дээ. Энэ бол сайн хон. Хар л да. Хар. Би юуг нь харах юм? Тэртэй тэргүүл дурхаа юм байна. Үгүй дээ. Надад чиний хон хэрэггүй. Надад миний хоннууд байгаа. Авчихл да. Надад хэцүү байх шүү дээ. Чи мэдж байгаа. Охин маань юм харахгүй. Мис цацал хийлгэх хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй байна. Чамд мөнгө хэрэгтэй. Надад ч мөнгө хэрэгтэй. Тийм биз дээ Пандэн. Тийм ээ. Тэгэл хаанаас авах бод. Харин тэгээд л зарж байна. Харал та. Наад эцэгхий чи над тэрэггүй. Түүний чинь эцэг гэж харал та. Сайхан хон. Тэгээд хямдхан үг. Хямдхан гэж хэд? Яг 500 лев. Мянга хүрдэг үсттэй. Чи хэдэр авах юм? 200 левер бол авч болж байна. Чи бурхнаас юм ээ гэж. Бурхан тань чинь хамаагүй байлгүй.
Тийм дээ. Бэж хамаагүй л байх. Тэр чинь л үнэн. Тэгээд яах вэ? 200 ливр өгөх үү? Ма. Ав. Стоян. Энэ эцэгхийг зааш нь ав. Софи 1923 он. Сайн байна уу? Нэмлэг хаана байдгийг хэлээд өгөхгүй юу? Тэнд үү? Тийм ээ. Баярлалаа. Яви, чи яга зогсчоо? Аава, Эмчээс хоцорч. ямар том хот вэ? Харахгүй байж том байна уу жижигхэн байна уу чи яаж мэдчих вэ? Яви. Би харж байна л гэсэн үг. Мэдэрч. Болно. Бэтгий тэнийг юмрээд бай. Мэдэрч байна гин шүү. Замаас олдооч. Хоцорч хана. Бэтгий тэгж яар. Явцгаая. Сайн байна. Вангели. Эмчи, та надад мистас хийх үү? Аав чинь үүдэнд байгаа юу? Тийм ээ. Нана түр сууж бай. За. Тэгэхээр таны зөв байж. Энд зөвхөн мэс заслал тусалж магадгүй юм. Тэгээд Би магадгүй гэсэн шүү. Харин яг тус болох уугүй юу гэдгийг бурхнаас өөр хэнч мэдэхгүй. тийм байж. Оролдоод үзэх үү? Энд оролдоод үзэж болохгүй л дээ. Эсвэл хий, эсвэл битгий. Хийе. Сайн байна. Бид тэрнийг хэд хоног авч үлдээд мэс засал хийнэ. Гэхдээ гол нь юу Юу юм? мэс заслын төлбөр. Энэ тооцоо нь мэдээж ойролцоогоор л доо. Надад энэний таланч байхгүй. Би ойлгож байна л да. Гэхдээ ямар нэг аргаар хичээгээ цуглуулад хуулаа. Би яаж цуглуулах вэ? Би хичээгээл харин ч цуглуулад өөр юм байхгүй. Өөр юм байхгүй. Хэрвээ мэс засал хийхгүй бол эм өвдөг ч юм уу эсвэл За яах вэ? Бид охины чинь эмчлэе. Нүдэнд нээс орсноос болж эвэрлэг бүрхүүч нь өргөсч гэж. Өргөслийн зүгээр болгочихно. Дараа нь сайн хоол хүнс тайван орчин хэрэгтэй. Ер нь их л тайван амьдрал хэрэгтэй те. тэр хараа орох уу? Үгүй. Тэр хараа орохгүй. Хизээч. 7 хоногийн дараа аав намайг хотоос тосгон руугаа аваад явсан. Нүд өвдөөгүй. Хагалж огтлоогүй. Би жаргалтай байсан. Гэхдээ хэцүү. Их ядарсан. Та хараа орно гэж найдаж байсан уу? Үгүй дээ. Аав надад ингэж сохорлоо гэдгийг дорн шууд хэлсэн. Ох минь над туслаадах. Тийм ээ, одоо ядарчихлаа. За, алуу. Тэр танд хүүхдэд яаж тэгж шууд хэлдэг байна? Хэлнэ. Та нарын хотод л элдвийн сэтгэл энтер гэдэг. Харин манайд тосхонд та яаж энэ бүгдийг тавав? Ванга юм ээ.
Ванга эмээ. Та намайг сонсож байна уу? Ванга эмээ. Хүн байна уу, туслаарай. Ванга эмээ, та намайг сонсож байна уу? Хүн байна уу? Нэгдүгээр анги төгсөв.